Голооны сүүл шиг гизгээ сураар боосон. Год шод хийж сууж босч харайсан. Гоодгоо нэм гэж гоодайсан ир гол усанда мөнхийн юм шиг л явлаа. Шажинбадрахын гол урсаж байхад шалчхар муун юм явж л байна гэх. Шалаад өдөр хоногуд өнгөрөг шал тоохгүй юм инээж дуулж суун гэх. Санаамар ийм нэгэр салхич явар сөрж олонтойгоо явах. Санаамар болохоор өөртөө амар. Сандарч инглээ тэглээ гэхгүй болохоор өрөөлдөж амар. Сарны дор өнөөхөл хэдэн малаан дагах. Хар залуудаа тооны нөргсөн хамт гэрийнх нь бүрээс навсайсан цэв бийсэн ч тоох янзгүй. Багада дассан ихнэрийнх нь ховцос, хүүхдүүдийнх нь сурлаг баргийн юмыг анзаарч инээ тэрэгэхгүй. Ган зуд хоёрын тоглоом хэдэн мал нь гарийнх нь аяыг даахгүй үе хорогдно. Гарчл оржил байдаг хорвоо гэж ням дажгүй хэлнэ. Гадагшаа яваад сургаггүй хүүхдүүдийн хоёр том нь ган хийх чимээгүйч эрэндэл гэж суу. Мал буйнаар тасарч хүн ягтлаа хол. Манай Шажинбадрахад хийж байсан босоод л ирнэ. Гай болж нэг нь урууджээ гэхэд гар сунгах нөгөөх нь захаас аваад мундахгүй. Гангинах юу вэ гэж нэм гайхна. Хэцэд аваад намрын шивууд буцсан. Гэхдээ хэнийг хүлээж байлаа да 4 цаг ээлжилнэ. Хэнэггүй толгой нэм нүдэн анивчиж бодоод хэлээд байдгүй үгэ нэг өдөр хэллээ. Та нарын энэ олон мухар ханцуу чинь тагз руу гэрээ орхиж зүтгээд байгаа чинь тарж гадагшаа цуваад Монголоо мартаад байгаа чинь та явдлуу чих халууцаад удлаа. Тэр бүхэндээ цээжэн хөдлөгөж нямгой ингэж айлтлаа. Шажинбадрахын гоодгоо нэм тэхээр шал өөр хүн ч юм уу? Баг хүн биш ч юм уу? Барлаг хүн биш ч юм уу? Гоодгоо биш ч юм уу? Гоц хүн юм уу да?